мянган жил түмэн зээрийн сүргийн төрөглөх тун тоосноос бусгах хулангийн чимээнээс өөрийг үл мэдэх их талыг мотор түлгийн дуугаар цочон сэрээсэн их говийн зэрэгт тээвэрчдийн энэхүү киногон зориулъя. Бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөл Дорногов аймгийн Намын хорооны төвч аймгийн баг хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1949 онд улсын өртөг хүлээн авч аймгийн төвд авто өртөө анх байгуулагджээ. Тус аймгийн авто тээврийн их үүсэл голомт нь улсын 6 дугаар авто өртөө бөгөөд авто өртөө нь 1.5 тонны даацтай газ ЭМ маркийн 7 автомашинтай 12 ажилчинтай анх байгуулагдаж авто өртөөний анхны ахлагч нь Дэмбэ хэмээх мишиг гэгч хүн байсан билээ. Тус авто өртөө нь шуудангийн үйлчлэгээр аймгийн 6 чиглэлд 7 хоногт 2 удаа хөдөлмөрчдөд үйлчилж жилдээ 30.4 мянган төгрөгийн орлоготойгоор ажиллаж 44 мянган км-ийн үүрэг гүйцэтгэсэн байжээ. Автоэрийн 11-р бааз байгуулагдсан цагаас эхэлж сумдад зорчигчд төрийн шуудан хэвлэл өргөх за мөн сумдад болон бусад газар өргөн хэрэгцээний бараа ноос түүхээ тээвэрлэх ийм ажил үүргийг гүйцэтгэж байсан. Ийм түүхээр анх эхэлсэн байна. Бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн тогтоол дугаар 76 Улаанбаатар хот аймагуудын авто тээврийн баазуудын тухай аймагуудын авто тээврийн ажлыг сайжруулах зорилгоор улсын сайд нарын зөвлөлөөс тогтоох нь 1. Баян үлгий, Баян хонгор, Дорногов, Дундгов, Завхан, Өвөрхангай, Сэлэнг, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хинти, Өмнөгов зэрэг эдгээр аймагуудад 12 авто тээврийн баазыг шинээр байгуулсангаа. Ерөнхий сайдын орлогч Ширэндэв. Хэрэглэх газрын дарга Бадарч. 1949 оны сүүлээр бүх аймагт улсын авто өртөөг 180 гаруй машинтайгаар байгуулж, борин өртөөний хүнд албанаас бүр мөсөн чөлөөсөн билээ. Өргөн удам нутагтай, зам харгуй сайнгүй манай оронд авто тээвэр нэг шаардлагатай төрөл нь болсон юм. 1959 оны 2 сард би вичээчээр ороход манай бааз тэр зүүр тэрд Оросын зэргийн ангийн аяг думал гараж дээр очиж байрлаад шилжиж байсан. За тэгээд тэрнээс хойш яг баазын бааз бол өргөцөөр рүүн амт нэмэгцээр засварчин аваа жолооч нар хөдөө сумдаас жолооч нар авцарч юу ягаад жолооч шуудангийн жолоочоор авчир дуудаж авчир 6-7 жолоочтой 51 машинтай эхлээд бол поло тэрэгтэй хэдэн 51 машинтай байсан. Ачаан тээврийн машин гэвэл хэдэн ZIS 355 маркийн хэдэн машинтай байсан. Цөөхөн машинтай хөдөө сумдын түүхэд бараа түүхэдийг хөдөлдааны түүхэд барааг зөөж хөдөлмөрчид түргдэг тийм тээврийн хэдэн машин байсан. Шуудангийн 6-7 машин хэдэн сумдад 10 хэдэн сумдаа явж шуудангаа хэдэн чиглэлээр 7 чиглэл явж шуудан хөргөдөг байсан да. За тэр үед бол яг баазын дарга Томжоо гэдгийн дараа панди Ванжил энтэргэх мэт хэдэн дарга нар суурч ээлжилж орж гарч байгаа. Тэгээд
1959 оноос 50 за тэгээ дараа нь тээврийг удирдах газар болоод одоо яг насаар өдрөө мэдэхгүй байна. 74 оноос тээврийг удирдах газар, аймгийн тээврийг удирдах газар болсон. Автарм 1-р бас чинь аймгийн тээврийг удирдах газар болоо. Тэгээд тэнднээс хойш бол бас машин тэрэг одоо ажиллагсад бол асар их нэмэгдсэн. 200 гаруй ажиллагстай машин тэрэгч одоо 100 гаруй тийм машинтай илүү их өргөцсөн. Тээврийг удирдах газар болоод дэчин дарахтай шарууд орж хэн дор дэрэм за тэгээд хэн лайхан сүрэн гэсэн дарга нартай байсан. Санхүүгийн хувьд бол самбудавди чалхаажав жүлтэмжамс нацаг ерөнхий нэгтлэнгууд нь тийм нэгтлэнгууд байдантай ажиллаж байсан. Замбийн юмгаа байна. Сүрэн хорд орж идэж болооч. Саасрангуй. Тусан дорж байгаа. Хүүт байгаа. Одоо энэ улсуудын хүүхдүүд ингээд үйл залгамжлаад энэ баазд ажиллаж ирсэн шүү дээ. Тээврийн газар нь 1962 оны 4 сард шалган бүрдэх товчоо нэртэйгээр анх байгуулагдаад за 69 оноос бааз тээвэр 2 бүтэц зохион байгуулалтын хувьд бол нэг зохион байгуулалтанд орсон. За 1969 оны сүүлээс тээврийн газрын дараагаар дор дэрэм гэдэг хүн ажиллаж байсан. Дорн гавийн тээврийн удирдах газарт ажилласан хугацаанд 2 жил улсын уралдаанд байр эзэлсэн. Тэр үе чинь одоо улсын хэмжээнд одоо албан байгууллагууд чи байр эзлүүлдэг байлаа шүү дээ. Тэгээд 2 жил дараалан байр эзлээд 73 онд нэг эзлээд 74 онд ахиж байр эзлээд тэгээд тэр үед чинь одоо нөгөө энэ эмнэлэг хүүхдийн хэсэг этэр чинь одоо унаа уншгүй тэгээд бас их хэцүү байдаг байсан л да. Тэгээ би одоо тэр байгууллагын шагналын мөнгнөөс аймгийн эрүүлийн хамгаалах газарт хүүхдийн одоо хэсгийн үйлчилгээнд масгүй шавч өгч тэр тэгжил явлаа л да. Тэр чин дараагч одоо надад их л зааварладаг байсан. Тэр чин дараагч нь одоо надад ажиллаа өгөөд жолооч басал да. Тэр хооронд жолооч байх оронд ч би одоо яадгийг гэдгийг асууж яадаг байсан. Тэр үед одоо манай орлогч шарууд орж их туршлагатай хүн байлаа. Манай орлогч. Тэгээд Жава Готов гээд механик одоо гашир хүмүүсүүд байсан. Нэгтлэн бодох одоо энэ баасанжав энэ одоо хамт олонныхаа хүчинд би дажгүй 2 жил улсын оролдоонд байр эзэлсэн. Тэр хооронд бол над дээр их сургууль төгсөөд алтан сүх гэж инженер ирж байла, бямба гэж ирж байла. Түмэн цэрэг гэж ирж байла. Даваа гэж ирж байсан. Тэгээд одоо мантай эсрэн доорж гээд механик залуучууд бол очиж байсан. Эдэнтэйгээ хамтарч сайхан ажиллаж байсан. Жолооч хүн алтан шар дамд нөхөдтэй амьдралдаа танилцж, ажил сурч, тулгарсан бэрхшээл даахтаа болж ухаан сууж, алдар нэрч олдог гэж боддог юм. Бид манай ууган тээврчид анхны жолооч нарын гаргасан их замуудыг даган их нутгийнхаа байгалыг харж явхад дахиад салаа зам гаргахгүйсэн гэж хичээж явцгаад юм. Их ганц загастай солонгот согоот цагаан даваа улаан даваа алтайг давж элс цас шавар усан цууж малтаж чирч чирүүлж байж л элдүүрн гүйцсэн монгол жолооч төрдөг юм да гэж хуучны хашир жолооч нар ярьдаг юм.
11-р базаас ажил бишийн Лусан Шээров гэдэг хүн анхны 100,000 цолыг авч байсан зээл 164-с жирээр үүний дараагаар га-63 машинаар очир Намжаагийн очир гэдэг хүн за мөн зээл 164-с жирээр Мөрийн Соднон өмнө гэдэг хүн 100,000-ийн болцол үүргийг биелүүлж хангаж ажиллаж байсан. 1962 оноос Соёлын хөдөлмөрийн анхны бригад цол мандат авсан. Энэ анхны бригад бол тусаа баазын шуудан тээврийн хэсэг жолооч нар засвартын бүрэлдэхүүнтэй байсан. Энийн анхны ахлагч нь Дандингийн Лусан Цэрэн гэж хүн байсан юм аа. За энээс хойш тус баазад Соёлын хөдөлмөрийн хөдөлгөөн бол маш эрчимтэйгээр өрнөж Мөрийн Шарууд орж ажил бишийн Лусан Шаарав нарын зэрэг хүмүүсүүд мөн бригад зохион байгуулж цол мандат авч байсан. 1970-аад оны эхнээс саятны хөдөлгөөн тус аймагт өрнсөн. За 70 онд анхны саятны бригад үүргээ авч 1976 онд анхны саятны цол мандат авсан. За хошоо саятны цол мандат 1981 онд авсан юм а. Энэний дараагаар Сэрэн дөрж тэрвиш нарын жолооч нар ахлагчтай саятан бригадууд төрөн гарсан. Аагам гэж сайхан Ахмад тээвэрчин улс аймгийн аврах тийм хүн байлаа. Намын гишүүн байсан. Тэр хүн маань тэгээд 81 онд надад саятны бригадыг залуучуудаар хэлгээд надад тэгээд би тэр гом гэдэг хүний бригадыг олж улаан хүнтэй саятны бригад манайх 26 жолооч нартай илээж дамжиж байлаа. Гом бахлагчтай саятны төлөө бригад гэж байлаа. Таас үүлд нь бид нар төлөвлөгөө нормоо биелүүлж одоо тэгээд саятны цол тэмдэглээ авсан. 78 онд тээвэрт гарч тээврийн тэрэг барьсан. Энэ хугацаанд одоо бригад хамт олноор улаан гомгон бригад саятны бригад орж саятны төлөвлөгөөт ажиллаа давуулан биелүүлж саятан бригад болж исэн. Жолооч нарын энэ саятан бригадын юу байна? Баасан жив дарга байна, Лусан дөрж байгаа, Таасрангуй байна. Жанчууд дөрж байгаа байна, Дамбийн юнгой байна. Төрөө хор дөрж байгаа байна, Орчиргой байна. Энэ хүмүүс үлдээд байгаа. Саятан бригад ажиллаа зөвлөж байгаа гэдэг. Саятан бригад ажиллаа зөвлөж байгаа. Одоо тэр үеийн ахмадууд олсооч одоо дандаа өөр их ашир торчлог мушраас одсон торчлагтай мундаг болсоод байлаа шүү дээ одоо. Тэнгуагаа, Бацсахгүй, Гомболгоо, Лусан Цэдэнгуй энэ төргээд Лусан Цэрэнгуй энэ төргээд дандаа мундаг. Лусан доржгүй энэ төргээд лот болсоод байсан. Тэднэрээс бол маш их юмсууд машин тэргийг яавал зэрэг гамтаа удаа адилгүй яаж ачаа юугаан тэнцүүлж ачих тэгвэл ямар ачааг нь яаж ачвал тэрэг машин тэргэнд юу багтаа ядаргаа зүдэргээ багтаа бензин тас идэхдээ ер нь яавал энэ баг яах вэ гэдгийг талаар их л зөвлөгөө өгдөг тийм л болсоод байсан. Манай бааз бол 10 хэдэн 64 та 12 хон 30 та ийм байгууллага байсан. Сүүлдээ өргөцсөөр манайх нэг 50 хэдэн тээврийн тэрэгтэй болсон доо ер нь. Анхны 30 машинууд орж ирсэн. Тэрний дараа ээлжинд л нэг 30 машин авсан. Эхний ээлжинд бол аваагүй. Хенти, Скватер, Өмнө говь, Дунд говь энэ чиглэлд л голтоо явна да. Хентигээс өвс ачаад Өмнө говь руу голтоо явна да. Манай бригадын 10 гаруй хүн байсан. Баасан жавхлагтай бригад гэж байсан анх эхлээд. Тэгээд оршоо саятан бригад болсон биднээс тэгээд тэр шуудангийн хэдэн хүн жолооч нар дээр нэмээд бригад байгуулж байсан та бид. Энэ урагшид гарах гэж байгаа байж тээ. Энэ баяр магна зөвлөгөө өгч байгаа юу? Одоо урагшийн юуны талаар. Тэгээ одоо энэ инкмэнд байна. Баяр сайхан байна, Бадарчгой байна.
Энэ цагаан өнгөдний нөхөр байна, энэ төмөрсөх байна. Энэ жаахан байна, содном иш байна. Оргой байна, сэгмэдгой байна. Энэ одоо энэ завсар байгаа юм бэ? Энэ одоо урт ирүүтэйг нь одоо хийн шиг байна. Ганс өг шиг байна. Сайн бодгоно уу? Дорох зөөртгээл зөндөө явж байсан. Тэгэхэд ч одоо Чандганы сангаж хаад урах дээгээрээр олуулаач цоцсон баазынхан. Энд одоо галчаар жаргал сайхан гэдэг галчтай баяр магна гэж улсын байцаагчтай тэр бүх жолооч нараа хэрэгцээ тэнд байсан баяр магна. Дорноо аймгийн 14 бат 1984 онд цэдэсрээр хэлжээ. Дараа нь оюутан болоод автоэрийн техник төгсөөд тэгээд механикаар ажиллаад 10 жил сайхан ажилласан 1990 онд 89 онд энтэй аймгийн Чандганы сангаж хүүд жолоосын удирдаад ахлах ажилтнаар явж байлаа. Тэр үед маш их бүтээл өндөртэй төлөвлөгөө сайхан биелүүлж байсан. Энэ бол тэр тухайн үеийн сайхан ажилт байсан. Тэгээд